Монголын соёл иргэншлийн үндсэн суурь буюу амьсгал, автомашин аж үйлдвэрлэлийн механизмыг хөдөлгөгчөөс гадна улс төр, олон улсын харилцааг хэлбэржүүлэгч энэхүү дүүхийд нь хүн төрөлхтний хөгжлийн хамгийн агуу өсрэлтийг бий болгож хараалт хэмээн нэрлэгдсэн билээ. Газрын тос нь дэлхийн гүнд сая жилийн турш хөрвүүлэгдсэн органик биетүүдээс үүсдэг байна. Энэхүү баялагийг ашиглахын тулд өрөмдлөгөөр эсвэл шатдаг занарт гидравлик хуваагдал хийх замаар гаргаж аваад цэвэршүүлэх үйлдвэрт хүргэдэг. Үүний дараа боловсруулж бензин, дизель гэх мэт түлш болгон хуургадаг байна. Нэг баррел буюу 150 литр газрын тосноос 20 галлон буюу 75 литр бензин үйлдвэрлэх боломжтой ажээ. Өнөөдөр дэлхийд Венесуэл, Сауди Араби, Канада зэрэг улсууд хамгийн их нөөцтэй. Гэхдээ энэ салбарыг хэн гартаа хатгахыг зөвхөн нөөцийн хэмжээ биш, геополитик, технологийн чадамж тодорхойлдог байна. Газрын тосны геополитикийг 3 том улс удирддаг. Дэлхийн газрын тосны нөөцийн 80%-ийг хямддаг ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагыг удирддаг Сауди Араби. Эрчим хүчийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж Украины дайн хүртэл Европын хийн 40% нийлүүлдэг байсан Оросын холбоо байсан. Сайжруулсан технологиор өдөрт 18 сая баррел олборлож дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч болсноороо олон улсын хүчний тэнцвэрт байдлыг өөрчилсөн Америк нэгдсэн улс. Дэлхийн газрын тосны худалдааны 60% нь Хормузын хоолой, Малаккийн хоолой зэрэг нарийн тэнгисийн 8 суугаар дамждаг. Эдгээрийн аль нэгийг хаах нь дэлхийн эдийн засгийг түгээж чадна. За тэгээд газрын тостой холбоотой сүргэлдөөн, дайн тулаанууд хүн төрөлхтний түүхэнд олон хар толбыг суулгасан байдаг. Жишээлбэл Кувейтийн газрын тосны ордын төлөө Персийн булангийн дайн эхэлсэн. 2003 оны Иракийн эзлэлт нь газрын тосны аюулгүй байдлын төлөө байсан гэх мэт. Гэсэн хэдий газрын тос дэлхийн эрчим хүчний 33%-ийг бий болгоход ашиглагдсан хэвээр байгаа ба Сауди Араби, Норвеги зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт газрын тосноос 100% хамааралтай байдаг гэж хэлэхэд хэлцдэггүй. Тиймээс газрын тос бол хоёр эртний утга. Өдөрт 1.5 сая баррел орчим олборлдог Африкийн хамгийн том газрын тосны үйлдвэрлэгчийн жишээг дурдъя. Нигерийн экспортын орлогын 90% нь газрын тосны ачаар бүрэлддэгч ард түмэн үнээс өчүүхэн ашгийг нь л хүртдэг байна. Учир нь газрын тосны олборлолтын улмаас Нигер мөрний дельтад жил бүр 300 мянган баррел газрын тос алдагдаж, газар тариалан загасны аж ахуй сүрсэн байна. Түүнчлэн 1960-ад оноос хойш засгийн газрын муу удирдлага авилгаас болж 400 тэрбум $, лөөрийн замаар алдагдсан гэсэн тоо байдаг ажээ. Үр дүнд нь 2022 онд босгогчид газрын тосны цоонуудыг шатааж үйлдвэрлэлийг 40% бууруулсан. Дээр нь газрын тосны олборлолт үйлдвэрлэлээс үүдэлтэй бохирдол ихтэй тус улсыг дэлхийн агаар мандлыг бохирдуулагч хамгийн том үндэстнүүдийн нэг болгосон байна. Хэдий тэд энэхүү байдлаас гарах олон үйлдэлийг хийж байгаа ч газрын тос тэдний хувьд амьдралыг тэтгэгч утас бас хараал хэвээр байсан. Тэгвэл Монгол улсын нөхцөл байдал ямар байгаа вэ? Бидний хувьд энэ салбарт хүч нөлөө багтдаг. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петромат, урт хөршийн хөрөнгө оруулалттай Петро-Чайна, Дачин Тамсаг зэрэг цөөн хэдэн компани олборлолт явуулж байгаа бөгөөд өдөрт 20,000 хүртэлх баррел олборлдог байх жишээтэй. Энэ тоо өсөх боломжтой юу гэвэл боломжтой ч хэтийн төлөв, дэд бүтцийн дутагдал, хөрөнгө оруулалт зэрэг саад татваруудтай нүүр тулдаг байна. Дээр нь бид газрын тос боловсруулах үйлдвэрээ дуусгаж чадалгүй 5-6 жилийн нүүрийг үзэж байгаа нь өмнөх дурдсан шалтгаануудтай бас холбоотой. Хэрвээ газрын тосны олборлолт үйлдвэрлэл Монгол улсад хөгжвөл эдийн засгийг бүрдүүлдэг цөөхөн хэдэн экспортын бүтээгдэхүүнийг хөрвүүлжүүлэх, ажлын байрны нэмэгдүүлэх зэргээр эдийн засагт олон талын мөрөгөжтэй. Харин сөрөг тал гэвэл мэдээж хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг нь байгаль дэлхийдээ салшгүй шүтэлцээтэй амьдардаг нүүдэлчин монголчуудын хувьд том гарц болно. Тиймээс бид энэхүү баялагийг хариуцлагатайгаар өөрсдөө ашигтай байдлаар байгаль орчноо гэмтээлгүй нөхөн сэргийлтийг эрхэмлэн ашиглах нь чухал. Гэхдээ ингэж чадах хэсэг нь бас л эргэлзээтэй. Нөгөө талаас дэлхийн дулааралтай холбоотойгоор 2050 он гэхэд дийлэнх их бүрнүүд хүлэмжийн хийн ялгаруулалтаар төлөх net zero зорилтыг дэвшүүлж, Европын холбоо, Америкийн нэгдсэн улс зэрэг нь газрын тосны хэрэглээг зогсоохоо амлаад байна. Мөн олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээх хязгаарт байхын тулд шинэ орд нэмэхгүй байх ёстойг сануулсан байна. Гэхдээ салбарын судлаач шинжээчд хэлэхдээ ногоон ирээдүйд зорьсон эрчим хүчний салбарын томоохон төлөөлөгчид 2020 онд ногоон эрчим хүчний төслүүдэд төсвийнхөө ердөө 2.5%-ийг л зарцуулсан хэмээжээ. Ингээд харахад газрын тос орчин үеийг бүтээсэн нь үнэнч түүний ирээдүй тун тодорхойгүй байна.